Зүгээр энгийн жишээ ярих гэдэг юм л да. Би одоо Швейцар улсад амьдардаг те. Тэгэхээр ийм юм байдаг юм байлаа. Энэ улсад төрсөн л бол чи багаасаа одоо энэ улсад болж байгаа хууль дүрм бүх юмнуудыг мэдчих ёстой. Нэг асуудлыг те нийтээр хэлэлцээд байна гэдэг нөгөө шууд арчлах гэдэг утгаар нь явдаг юм л да. Нөгөө сонгох эрхийн талаар. Тэгэхээр энэ систем чи яаж юм гэхээр энэ улсад төрлөө тул чи хариуцлага хүлээх ёстой гэдэг ухамсарыг багаас нь суулгачт юм байна. Төлөх ёстой, татвараа төлөх ёстой, эзэн байх ёстой. Чи та гадны улсаас хүн хүрээд ирэх юм амьдарч болно. Манайх ийм татвар төлөх ёстой, ийм хариуцлага хүлээх ёстой. Тэгээ тэрнийг нь тэр боловсролуудыг нь бүгдийг шат дараалт нь ингээд юу яагаад өгчдөг. Ойлгомжтой тайлбарлаад өгчдөг. Энэ нь яаж явагддаг вэ гэхээр бүх юм цагтл харилцаагаар. Тэгээ цагтл харилцаагаар явагдаж байна гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр тэр хүн тухайн хүний бичгийн боловсрал гэдэг зүйл өндөр хөгжиж байна. Загтлаар бүх юмыг биччихээ загтлаар харилцана гэдэг чинь өөрийн гэсэн албан бичгийн хэл сурахаас өөр аргагүй болж байгаа. Энэ загтал харилцаан дээр чи яаж мэдлэх үү, яаж хүндэлэх үү, яаж юмаа илэрхийлэх үү гэдэг норм юмнууд бүгд нь байдаг тэр дотор орцсон. Жишээлх юм. Тэгэхээр тэрнийгээ дагаар төхөө амынх нь нөгөө нэг имийг унших, юмд арай гүн гүнзгий олон талаас нь харах гэдгийм үү нээлттэй үзэл санаагаа өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх тэр бүх боломжуудыг олгоод өгч байгаа байхгүй юу. Би бас анх ирчээд бүр энэ цагтлаар харилцдаг соёлыг нь харчаад би бүр үнэхээр ямар гоё юм бэ. Эн чинь л ахгүй да гэж бодож ирсэн. Яагаад ингээд хичээл сууж байхдаа нэг багш маань надаас асуугаад монголчууд анх энэ шуудан тээврийн харилцааг үүсгэсэн шүү дээ. Чи энэ тал яриач гэдэг байхгүй. Тэгсэн чи надад мэдчих юм юу ч байхгүй. Бүр сууж байхгүй. Би бүр амар ицсэн бүр ингээ үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй бүр ингээд амар болж байсан байхгүй. Энд чинь нэлээд өмнө л дөө. Тэгэл яалтгүй өөрийгөө ингээ бодчих юм чинь. За бидний боловсрал мэдлэг бол үнэхэрийн одоо тэр тухайн үедээ биднэрт яг тэр үнэн юмнуудын зааж өгсөн юм байсангүй. Бид нар хамаагүй шинээр суралцсан мэдээ хай гэдэг ингээд нэлээ их юу яасан л да. Бас боломжлоогүй үнэн зөв янз янзын мэдээллүүд юу түүхийн юмнууд эдгээрээ сонсдог л да. Тэгээ нэг жишээд урьдхад одоо бид нар өөрсдөө энэ хүн төрлөختөнд шуутан харилцааны тэр соёлыг үүдгэж өгчөөд өнөөдөр бид нар яагаад энийг өргөжлүүлж явж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуулт над дээр ингээ гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэл бид нар хараа өвгдийн тэгж их бүтээж исэн ямиг өргөлжлүүлээд өнөөдөр бүтээж чадах юм болцсон юм штэ. Бид нар өнөөдөр юу бүтээгээд байгаа юм? Бидний энэ нөгөө нүүдэлж байх гэрлийн хуулийн жамаар нөгөө үргэлж өөрчилж хувьсаж өөрчлөгддөг тэрнийхээ хэмжээгээр ингээ нүүдлэж байх оюун санаа маань ингээ гацалтанд орчих. Яг үнэ гэж бодсон байхгүй юу? Яг зөв. За үнэхэрийн нэр биш юм байна. Бид нар өнөөдөр ялагдаж байна. Гэхдээ энээс гарахын тулд бид нар эргүүлээд энэ өв соёл уламжлал өвдөө судлахаас өөр аргагүй байна гэж бодсон байхгүй юу? Яг зөв. Тэр их тэр шуудан харилцаанг өртөө улаач гэдэг зүйлийг маш их хөгжүүлж ирсэн тэрийг энэ европчууд аваад үргэлжлүүлээд улам илүү боловсронгуй болгоод яваад байгаа юм шиг. Яг үнэ. Тийштэй наадах дээр чи айгүй гоё нөгөө үлгэр домог шиг одоо түүхэлтэй тэр чинь. Тэгэнгүүт монголчууд нөгөө сур зангидаж тэр одоо баг энэ нөгөө ханз манз үсэг одоо эзэн гүрэн дээр хэдэн мянган жилийн өмнө байдгийн тий. Сур зангиддаг. Тэр сур зангидч ингээд бидээ дохио өгдөг байсан гэж байхгүй. Тэгэхээр зэрэг тэр чин бичиг үсгний үүсэл гарлаасан гэж. Тэгээ бас багш маань нэг түүх ярьжсэн нөгөө уурлын орой дээр ингээд монгол цэргүүд байна л да. Тэгээ би видео одоо ингээд нөгөө биеэрээ дохио өгөөд ингээд уурлын оройдээс нэг нь нөгөө уурлын орой дээр нөгөөх нь тэртээ уурлын орой дээр тэгээд бас дохио авалцаж өгүүлцдэг байсан ч гэдэг юм уу тий. Энэ бол манай түүхэнд под томрон бичигдэж үлдсэн байдгийн бэлээ. Хичээл үзгээр энэ бүгдийг сонсдог. Тэгэл сонсох бүр улам огшдог л доо. Тэгээ нүүдэлчин гэдэг нь яг үнэ.
бид нар бас юу яасан юм бэ да гэж би одоо хаардгийг. Нүүдэлчин гэхээр л нөгөө нэг ингээд малаа бэлчээрдүүлээл дөрвөн улирал солигдоол нэг малаа дээшлүүлгээд нүүгээд идэг гэж бараг л ингээд харанхуугаар ойлгоцсон байгаа байхгүй. Гэтэл бүр энэний цаана монголчууд маань жам ясыг маш их эртээр үеэс ойлгосон бөгөөд дээрэс нь ухамсараараа нүүдэлдэг хүмүүс байсан байгаа байхгүй. Жам яс орчлонгийн тэр болж байгаа зүйлүүдийг ойлгож ухаарад ухаан санаа оюун санаагаа ингээ өөрчлөлт явж идэг. Бас оюун санааны нүүдэл хийдэг байсан юм байна. 60-60-аар бүр 1080 жилээр гэж байгаа байхгүй юу? Ийм л их уулна өв түүхтэй, оюуны өндөр чадамжтай хүмүүс үргэлжлэл юм байл л дээ бид нар. Харин тийм сонирхоод нэрээ бид нар суралцхий л да гэх юм бол яг энэ доор хусцаар холбоо бариад мөх төрийн бас байгууллага гэсэнтэй гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллага руу хандаад ингээд бүртгүүлээд Монгол хүний мөн чанар өөрийгөө Монгол хүн гэж хэн бэ? Би Монгол хүн шүү дээ. Би юу сурах ёстой, ямар байх ёстой гэдгээ илүү дэлгэрэнгүй ингээд өөрийгөө хөгжүүлээ явах боломж нээлттэй байгаа юм байна, тийм ээ? Яг үнэн тий. Ер нь бол Монголын одоо юу гэдэг оршихуй, Монгол оршихуй, Монголын ирээдүй, Монголын хувь заяаны төлөө бодож байгаа хүн бүхэнд нээлттэй. Тэгээ бид нар одоо яг том ингээд гоё үгээр ярьж байгаа ингээд зарим хүмүүст маш хол сонсогдож байгаа баг. Гэтэл эн чинь бидний зүрх сэтгэл байж байгаа үг байгаа байхгүй. Бараг гаргаж хэлхээсээ айгаад. Манай монголчууд бол одоо энэ цагт сэрсэн гэж яриад байна л та. Сэрсэн хүмүүс зөндөө байгаа. Гэвч одоо те хэнийг дагах уу, хаашаа явах уу гэдгээ мэдгүй гацсан хүмүүс зөндөө л байгаа. Тэгээ энэ хүмүүст маань илүү хүрээсэй гэж бодож байна. Бид нар те одоо олон сайхан ингээд алтан дээд үнэ аялгуу өшөө одоо юу гэдэг нөгөө чим маань сая ингээд яриадсан болохоор амд ороод ирлээ шүү. Маш их юм мэдж байгаа мэдлэгтэй хүмүүс байгаа. Бид нар бүгдээрээ одоо эвлэлтэн нэгдээд бид нар аль зүгт явах вэ тий? Аль чиг шугамар явах вэ? Одоо яг энэ ардчлал гээд байгаа. Яг одоо энэ байгаа байдлаар энэ намын тогтолцоогоор явбал бид нар хаана хүрэхээр байгаа тийм. Гэтэл өвөг дээдсийнхээ яс уламжлалаас, өв уламжлалаас нь суралцаад явбал бид нар ямар байна гэдгийг зүрх сэтгэлээсээ асуухаар болчихж байгаа байхгүй тий. Чи хэнийг дагмаар байна? Энэ мэдгүй танихгүй одоо юу гэдгийг намуудыг нам гэдэг чинь бас их хүчтэй юм лээ. За тэгэл муулж байгаа юм биш. Ер нь бол анх энэ манай өвөг дээдс маань нам гэдгийг анх Монголд оруулж ирсэн шалтгаан бол одоо юу гэдгийг энэ тэнгэрийн тэ цаазыг хуулийг намд оруулгож энэ хүмүүст ойлгуулахын тулд нам болгож оруулж ирлээ гэдэг утгаар энэ нам гэдэг үг орж ирсэн байдгийн бэлээ л дээ. Тэгээд энэ нам гэдэг үгийг тухайн үедээ яг одоо юу гэдгийг 30-аад он, 20-аад он ч юм уу те 60-аад он ч юм уу тэр одоо үеийн одоо бүх энэ хүн төрөлхтөнтэй бид нар чинь зэрэгцээ оршиж байгаа шүү дээ. Ингээл бүх нийгмийн солилцоо нийгмүүд яаж өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүдэд тэр болгонтой ингээд дүүцэж явахын тулд нам болохоор нь Монголдо нам байгуулаад тийм ээ нэгдэл байгуулахаар нь нэгдэл байгуулаад ингээд одоо юу гэдэг хаан байхаар нь хаантайгаа хаан байдаг ч юм уу ингээд үргэлж зохицуулж зохиролтуулж явж ирсэн байдгийн хэлээ л дээ. Тийм энэ бүхний хичээл дээрээс бүгдийн сайхан ингээд ойлгодог үнэхээр зүрх сэтгэлд Монгол хүний зүрх сэтгэлд тийм биш дээ. Яг тийм байлгүй дээ. Гэмээр юмнууд маш их суралцдаг л да. Өвдгийн уламжлалт би нэг талаар нь ингэж ойлгоод байна. Энэ сургалт бол өөрөө яг л Монгол хүний онцлогт тохирсон Монголын дээр зайлшгүй Монгол ах хуйтай хүн болгонд цогцох төрийн боловсрол юм аа олгох сургалт юм аа гэж ойлгож болохгүй тийм ээ. Яг үнэн болно. Яг гоё бацаад хэлчихлээ тий. Тэгээ энэ мөнх гишүүдэд үйлчлэх төрийн бас байгууллага гишүүдэд үйлчлэх гэж байгааз. Тэгээ энэ бас их учиртай. Одоо мөнх нэгдлийн маань төрийн бас байгууллагын маань эрхэм зорилго бол ив иээр нэгдээ ив иийг эрхэмлэн сахина гэдэг эрхэм зорилготой байхгүй юу? Тэгээд хүн болгон энд яг энэ өв уламжлалаараа өв соёлоо түгээе, өв уламжлалаараа явъя. Энэ би ч Монгол хүн шүү дээ гэдэг сэтгэлтэй бүхэн
энд орж ирээд нэгднэ. Тэгээд та гишүүн болсноороо таныг бид дэмжнэ. Та юу хиймээр байна? Яамаар байна гэд гишүүдээ дэмждэг. Маш гоё. Энэ маш онцлог л доо тийм. Одоо нэг ийм би одоо байгаа газрынхаа л юуг жишээ болгож татаад байгаа шүү. Гэхдээ юу Швейцартаас яг төрийнх нь одоо төрийнх нь бодлогод нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг тийм юу байдаг юм лээ. Бид нар ингээд хаяа сонсогддог байсан шүү дээ тий. Одоо юу чинь сул яриач юм шиг хэрнээсээ ер нь бол ялтгүй байдаг юм лээ тийм үзэл санаа. Тэгэхээр эн чинь нөгөө нэг гаднаас ирсэн нэгч ингээд тосож аваад аятайхан хүн ёсоор ажиллаж амьдруулад явах тийм бодлого эдний одоо байгаад идэг байхгүй юу? Энэ соёл чинь өвдөйцэн соёл байсан юм байна. Бидний өвдөйцэн соёл байсан юм байна гэж би бас нөгөө одоо ингээд алтан дэдүний аялгыг бас нэлээд сонирхон судлах ч байх тий. Ер нь бол ингээд бас цоцохоос нь ойлгочих хичээгээ яваад байгаа хүний тэрийг авч мэдчихэд ямар агуу юм бэ те ер нь бүх ингэж хайраар амьтаа бүхнийг дитгдэг ийм байж л тэгэл мэдээж хэрэг энэ ертөнцийн хүмүүсийг оройлон манлайлж хүмүүсийг эргшээж одоо эвгээж те эзэн болгож жаал явдал байсан юм байна гэж ойлгосоо өөрийн юмдаа эзэн байна гэдэг ухагтхан бас энэ дээр гараад ирж байгаа шиг байна. Яг үнэн. Тэгээд хамтын хүчээр тийм бүгдээр хамтын хүчээр эвлэлд нь нэгдэж. Шээ тийм ээ. Яг үнэн. Тэр нөгөө түрүү тэгээд хоёлаа нөгөө бичгийн боловсрал гэж ярьсан тийм бичгийн цатал харилцаа гэдэг. Би бас одоо ингэж бодоод идэгэн. Бид нар хүсэн хүсээгүй юм зан одоо хэрвээ төр уг нь бол бидний гэр боловсрал Монгол бичгийг тухайн үедээ бол бичиг үсэггүй хүн байгаагүй юм шиг байлаа шүү. Тийм шүү дээ. Соёлыг илүү гоё дэлгэрүүлж хүмүүс маань одоо их бүх юмнуудаа цагтл харилцаагаар харьцдаг тийм соёл байх юм бол шуудан харилцаа гэдгийг л их хөгжүүлэх гээд байна л да. Гэхдээ нэг гоё юм нь одоо нэг бүх юм чөлөөтэй болоод хүмүүс ингээ интернетээр харилцаад ингэдэг болсон болохоор ер нь бол бараг шухаа нэг төрөөс зохион байгуулалтайгаар хэрэгжүүлээгүй тэр харилцааг одоо манай Монголд жишээлх юм бол хүмүүс айгүй нэгэндээ итгээд одоо жишээлх юм бол вагоноор юм өгөөл явуулцдаг нөгөөтг нь дасаад авчдаг юм уу нэг таксинд цуул юм хийгээл явуулцдаг нөгөөтг нь авчдаг ч юм уу ийм мэтгэлцэл зөндөө байдаг юм л шүү дээ. Эн чинь тэгээд юу нөгөө бидний нөгөө нэг гоё цагаан цайлган итгэмжтэй биендээ тусалж байгаагийн хэрэг мөн бицтэй тий. Яг үнэн тий. Энэ яг гоё юм а илүү гоё системтэй яг нэг одоо юу гэдэг шуудан эдний шуудан харилцаа шиг болгочих юм бол илүү гоё болчих юм шиг санагдаад байдаг байхгүй. Яг нь Монголын тийм шуудан харилцаа гэж байдаг тийм ээ. Байлгүй яах вэ байгаа тий. Тэгээд дээрэс нь яг л ерөөсөө энэ цэвэр итгэл байгаа үстэй тий. Цэвэр итгэлт. Монгол хүний уул нь бол дээр үедээ бид нар жоохон байхтлаар тэгдэг байсан байхгүй нөгөө монгол хүн хэлсэн үгэндээ хүрдийн гэж ярьдаг байсан байхгүй. Тэгэнгүүт одоо яг тэр үнэн байгаа байхгүй. Үүх түүхээс үзэх юм бол түүх сонирхдаг хүмүүс маш сайн мэдж байгаа. Монгол хүний за андгаа буйзаа гэж. Монгол хүний үг тийм үнэнч байсан байгаа байхгүй. Монгол хүн маш үнэнч байсан. Тэгээ нөгөө түүхийг үзэх юм бол баг гадныхныг өмөрөөд хоорондоо байлдаад исэн байдаг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үнэн тийм чин сэтгэлтэй. Хэлсэн бол амлсан бол үгэндээ хүрдэг. Тийм л өвгдөц үргэлжлэл байгаад байна л да бид нар бол одоо. Тэгэхээр гэгэн сайхан цаг үеийн эхлэл ирж байна. Тэгэхээр угаасаа болно гэдэгт би бол итгэдэг. Бид боломжтой байна. Багахан зэргийн зохион байгуулалтанд орчих юм бол тэгээ болчих واخа тийм ээ. Яг зөв тийм. Яг үнэн. Биднэрт одоо ерөөсөө л үнэхэрийн зохион байгуулалт хамтын хүчил хэрэгтэй байгаа байхгүй юу? Бид нар одоо нэг хуваа бодоод би л болж ийл болоо гэдэг үзлээсээ салчих юм бол тий. Тэгээд нэг жаахан мэдлэгтэй болчих юм бол би үнэхээр юу мэдэхгүй байгаад энэ мэдээ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаад суралцаад заа бүгдээрээ сайхан хамтраад явах юм бол нөгөө скватер жанчны маань хэлсэн үг байгаа шүү дээ мэдгүй чадахгүй гэх зүйлгүй гээд тийм ээ
гагцгүй бидний чин зориг мэднэ гэдэг чинь яг л одоо үед ирж байгаа байхгүй. Биднэрт боломж байгаа. Зарим хүмүүс бас заримдаа баг ингээд одоо юу гэдгийг Монгол дуусчиж одоо хятадуудад эзлэгчээд бла 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 гэдэг. Тэгэд бас тэгэж болохгүй л дээ. Биднэрт үнэхээр юм боломж байгаа. Альва зүйл ингээд нэг цаг хугацаатай. Дээрээс нь Монгол улс Мандан Бадрахыг Хөх тэнгэр таална гэсэн Чингис хааны маань ч үг байгаа. Тэгээд яг одоо тулгамдаа нөгөө гой үгнүүд маань орж ирэхгүй байна өө. Хямар сэргэж гал бадартлах маш сайхан зүйлүүдийг суралцдаг л да бид нар. Тэгээд тийм. Хамгийн гол нь би зүгээр таныг та одоо нэлээд олон сарын хугацаанд юм уу жил гарын хугацаанд одоо жил болж байна тийм. Жил энэ төрч ёсны тухай мэдлэг боловсролыг аваад ингээ явж байгаа хүний хувьд өөртөө амьдрал ах үедээ яаж шингээж ийна л гэдгийг чинь би таныг зүгээр ингээд жишээ олгоод энэ жишээн дээр хэлүүл илүү зүгээр юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Одоо тийм те одоо жишээлх юм би бас одоо яагаад энэ шууд харилцааны талаар загтал харилцааны талаар ярьсан юм бэ гэд харахаар эн чинь бас л нэг одоо нэг бид нар өөрсөндөө хариуцлагатай, төрдөө хариуцлагатай, орчиндөө хариуцлагатайгаар хандах тэр нөгөө юу ухамсарыг маань суулгаад өгч байгаа байхгүй гэдэг үднээсээ л би бас энэ гоё жишээ болж магадгүй ярьсан. Би тэрийг хэлээд байгаа юм л да. Гол нь одоо нөгөө би чин гэрт өссөн, гэрт төрж өссөн, хөдөө өссөн. Ер нь манай ээж аав эмээ өвөө нар ч их ёс зүйтэй хаана юу байх ёстой юу байж болохгүй гэдгийг багаас суулгаад өгсөн юм нэг юу вэ штэ тархин эрэм гэж юм байгаа тий суулгаад өгсөн юм байна тийм ээ. Тэгэхээр тэр зүйлийг бид нар өнөөдөр үр хүүхдүүдтэй яаж уламжлуулах юм? Та одоо жишээлбэл гадаадад амьдарч байгаа хүүхдүүдтэй маш их санаа зовж байгаа энэ гадны тэгж штэ тий хүсээгүй хүүхэд аялангуяа энэ орчноос л хүсэн үсээгүй бүх хандлага юмнуудыг суулгаж авна тий. Та одоо жишээлбэл үр хүүхдээ яаж нөлөөлж энэ Монгол ах уу уламжлал юмнуудаа ингэж өвлүүлэе гэж ямар аргаар үйлдэл хийж байна? Одоо миний хувьд өмнө ингээл нөгөө хий дими ингээд хичээл үзээгүй байхдаа хий дими өгөлдөг байсан байхгүй. Тэгээ хий димэл Монгол хүн одоо юу гэдгийг Монгол хүн чинь үнэнч байх ёстой ч гэдэг юм уу тий. Бид нар одоо өвгдээдстэй шүү. Монгол гэдгээрээ бахархах ёстой л гэж хэлээд байдгаас биш. Яагаад гэдэг учрыг хэлж чаддгүй байсан байхгүй юу? Тэгэнгүүт одоо хичээл үзснээрээ би яагаад гэдгийг хэлж чадчих байгаа байхгүй юу? Ийм учиртай юм аа. Манай өвөг дээдс ингээд Төрт ёс гэдэг чинь 40 мянган жилийн түүхтэй байна. Өвөг дээдс маань ингээд би үр хүүхдтэй өвлөөлж үлдээхийн төлөө эд агуурсын төлөө биш энэ их орон газар нутагтаа байхын төлөө амь насаа зориулаад ирсэн юм байна. Тэрний буйнаар бид нар өнөөдөр ингээ сайхан амьдраад байгаа шүү дээ миний хүүхд гэд. Бараг ингээ хэлчихээ тэр хүүхд ч ойлгож байгаа байхгүй. Өмнө ингээ хий димэлтэй чи станаар баатарлаг эзэн Чингис хааны удам шүү гэж ахаар за бити худлаа цээж идэлтэй гэдэг байсан бол яг бодтоор нь хэлээд өчөж байгаа байхгүй юу? Яг ийм учиртай ийм бодит зүйл байж байна миний хүү тий. Миний хүү миний дөө гэж хэлэхэд хүн нэрээ ойлгож байгаа байхгүй юу? Тий. Одоо ер нь бол одоо юу гэдэг нэг жишээгээр л ингэ хэлтгэл болчдөг юм билээ л дээ. Тий. Мухар сүсэг гэж загнуулахгүйгээр яг үнэ. Даалгаа хүүхдүүд чи яагаад гэж их асуудаг. Яг тэр үед нь бид нэр зөв оновчтой мэдлэг мэдээллийг өгж явах ёстой юм шиг байгаа юм л да. Тэгэхгүй тэгээд ээж чинь нөгөө ээж аав нар өөртөө нөгөө яг нөгөө өөртөө хангалттай мэдээлэлгүй болохоор тэгээд дандаа зогтчихдаг. Яг үнэ. Тий, үнэ. Тэгээд яг нөгөө нарийн тайлбарлаж чадахгүй өөртөө мэдээд байгаа юмнууд нарийн тайлбарлаж чадахгүй их очдөг байсан байгаа байхгүй юу асуулт ундаг. Тэгэл тийм гэтэл мухар сүсэг гэдэг байгаа юм маань эцээ яг жам ёсыг манай өвгдөөс таньсан байдаг юм байна гэдгийг мэдээд хэлээд өгөхөр за бас нэг ухаарлал олжлоо байгаа л да. Одоо тэгээ бид нар ингээд олуулаа болоод илүү хүмүүст ингээ үзэл бодлоо илэрхийлээд ирэхээр зэрэг илүү ингээд одоо нягтралтай болоод
одоо нөгөө хөгшин залуу генерашнээрээ хуваагдгаа болоод ирэх байх гэдэг юм бас гэрэлтгийгээ харагдчихээн. Аль аль талдаа тий. Хүн өөрөө ямыг сураад одоо ээж хүн би ингээд өөрөө юм сураад юм мэддэг болоод ирэхээр зэрэг гэрт хүртэл ингээд амар амгалан тогтоод тий жаахан мэдлэг бас ингээд түгж эхэлж байгаа байхгүй юу. Тийм тэр утгаараа айл гэр хүртэл амар амгалан болт юм байна гэж баг хэлчмээрээ шүү дээ. Маш гоё. Та өөрөөрөө үлгэрлэж чадчих штэ. Тий. Эхлээд тэгэхээр хүн болгон өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна тий. Ээж аав нар хүүхдээ ингээд зэмлэхээсээ өмнө өөрийгөө засчих юм бол өөрөө мэддэг байх хэрэгтэй байгаа. Таны ямар үйлдэл гаргаж байгаа тэр зөв үйлдэл болгон ч өөр хүүхд чинь нөлөөлдөг юмаа гэдгийг бид нар ухамсарлах хэрэгтэй юм байна тий. Таны бодлоор асар их зөрүү байна уу байхгүй байна уу? Таны хүүхэд байсан ялгаа, өнөөдрийн ялгаа таавал харж байгаа бах тийм ээ. Тэгэхээр энэ ялгаатай байлгүй яах вэ тийм. Ялгаатай байлгүй яах вэ? Би ч одоо 70-аад оны хүн гэдэг чинь өнөөдрийн одоо бид нар бол одоо би баг ингэж боддог байхгүй. Одоо яг тэр нэг хүний мөн чанар, мэс чанар, хүнийг хүндлэх гэдэг юмны ер нь бид нар баг сүүлчин болцсон юм биш үү гэж бодогддог байсан байхгүй юу? Тэр үед бид нар ах цах хүний үгийг сонсдог байсан. Ахмад хүн хинч ирээд үг хэлэхэд үгийн дуугаа сонсдог байсан. Гэтэл одооний хүүхдүүд бол тэхгүй штэ. Ирэх чөлөө мандтугай. Хинч надаа юу ч хэлэх ёсгүй, өөрийнхөө байдаг. Тийм нэг ялгаа бидний дунд маш их байдаг л да. Тий. Тэгэнгүүт одоо тэрийг би өөрөө ойлгоод эхлэхээр одоо энэ нийгэм өөрчлөгдсөн болохоор үнэхээр 90 оноос хойш ардчлал гэдэг юм чинь бүр ингээд шал өөр үзэл суртал үзэл бодлыг оруулаад ирсэн байхгүй. Түрүүн тэгээ би нөгөө хэлсэн шүү дээ. Өмнө байсан юмнууд одоо буруучилсан болов уу гэж бодогдоод тий. Тийм болцсон байсан. Өгөөч хэлж чадхаа болцсон байсан бол одооний хүүхдүүд бид нар тэр үед нөгөө том хүний үүдээс дуурч чаддгүй үзэл бодлоо илэрхийлж чаддгүй байсан бас нэг сул тал байгаа. Гэтэл өнөөдрийн хүүхдүүд маань давуу тал болж байгаа байхгүй юу? Үг үзэл бодлоо илэрхийлж чаддаг болсон нэг давуу талтай. Тийм. Ийм бол маш том зөрүү байдаг. Тэгэхээр одоо нэг талаар бидний нөгөө өмнөх сэтгэлгээгээрээ та нар хамаа намаагүй юм ярьлаа том хүний өдөөс цар хийлээ гэдэг гихүүл ирэхгүй болчиход байна шүү дээ тийм ээ гэж ойлгохгүй. Тэгэхээр байсан. Тэгэнгүүт бид нарыг бас жоохон байхад хараа юу яадаг байсан шүү дээ. Яг энэ нөгөө нийтийн төлөө нэгийн төлөө яг энэ зарчим байсан байхгүй юу? Тийм яг энэ зарчим байсан. Бид нар одоо юу гэдгийг ер нь маш ийм хамтарч байсан. Нэг нэгнийхээ төлөө байсан. Бүр ингээд анги нийтээрээ субботник хийдэг байсан. Маш тэр үед үйлдвэрчлэлт хөгжижсэн болохоор зэрэг бид нар ингээд гудамжаар яс цуглуулаад нөгөө саван хийлэхийн тулд бид нар яс цуглуулад ангиараа субботник хийгээд ингээд жалга малга гудамжаар ясмас цуглуулдаг байсан гэж бодохгүй. Одооний хүүхдүүд тэгж ариад ухаалдаг шүү дээ. Энд чинь бид нар ингээд хүүхэд байхасаа нийгэмдээ оролцож яадаг байсан байгаа байхгүй юу? Харин одооний хүүхдүүд бол нийгмээс жаахан тусгаар болсон тийм үү. Оюун санааны маш их мэдлэг аваад идэг, өөртөө хуримтлуулад идэг. Өнөөдөр тэр хуримтлуулсан мэдлэгээрээ чи мөнгөтэй бол эд хөрөнгөтэй бол гэдэг жаахан зарчим яваад байна л да. Өрөөсгөл ингээд жаахан өрөөсгөл харвал. Гэтэл эд хөрөнгө одоо юу гэдгийг энэ эд хөрөнгө их мөнгө чинь эцээ ийм байлаа гэд Монгол улс оршин тогтнох юм уу эцээ гэдэг чинь бас асуудал болоод байгааг жоохон ингэж юу гэдгийг хооронд нь цохиролдуулж харах хэрэгтэй л болоод байгаа л да. Зөв. Би саяхан интернетээр харсан л да. Одоо залуучуудыг яг ийм юу гэдгийг би үзэлтэй, би төвтэй шүмжилж штэ тий. Тодорхой яг хөө энэ зохион байгуулалттай харилцаа бий болгох тэр орчинд бүрдэхгүй байгаа юм болов социалоор одоо бид бүгдээрээ хамтарья тэгья ингээ тэгэнгүүт хүүхдүүд залуучууд цуглаж байна. Саяхан би харсан ямар голын эргийг илээ цэвэрлэнэ гэдэг маш олон хүмүүс цуглдсан байсан. Энэ чинь хүн өөрөө тийм одоо юу гэдгийг би төвтэй ч юм уу би хийхгүй гээд байгаа юм огтос биш байна. Тийм бай. Энэ хоёр дээр маш анхааралтай нарийн сайн хандаж
ярьж дүгнэлт өгөхгүй бол бас болохгүй юм. Тийм байна те. Тэгэхээр Тийм байна. хүн болгон тэр өнөөдөр залуучууд ухаантай болсон ээж аав эмээ унаар маань ч гэсэн за нэг юм ийм болоод байна гэдгийг харж байгаа зөвхөн нөгөө зохион байгуулж зангидах харилцаа бий болгох тэр менежмент хийх юм маань жоохон дутагдаад байгаа юм байна гэж би анзаарсан байхгүй юу. Тэгэхээр Яг үнэ зөв байна. нэгэн залуухан хөвгүүнд юм уу охтод Монгол улс минь сайхан болоосай гэд яриад явж байгаа хүмүүс зөндөл байна шүү дээ. Яа үнэ. Жагсаал цуглаан болоод ингэж яхад хүмүүс өөрийнхөө бас залуучууд маань гоё ингээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд ярьж байгаа байр байдлаас нь харахад бол надад яг тэгж амин хувиа ичээгээд би л гэж явж байгаа хүмүүс байхгүй юм да гайгүй юм шиг санагдаад идэв шүү дээ. Зөв. Одоо бол гэж бодоод байгаа. Аха. Зөв. Тэгээ бид нар нөгөө харах үнцгүүд өөр байгаа л та тий. Магадгүй би нөгөө хувь хүнийгээ зүгээс жаахан нөгөө шүүмжилдэг хүн байвал тэрий чинь ингээд нөгөө сайжруулахын тулд жаахан ийм юм яваад байна гэж шүүмжилж харж авах магадлалтай тий. Тэгэхээр зэрэг ер нь баг заримдаа яг намайг шүүмжилж ийн гэж харж байгаа хүмүүс нь яагаад ингэж хэлж байгаа юм бол гэд бодолцоод бас нэг тий нэг алтагаа засах боломж болох бах. Миний зүгээс бас чиний хэлж байгаа дээр яг сая чамайг хэлсэн чинь нэрээ тийшүү сошиал дээр ямар сургуулийнх юм бэлээ голоо цэвэрлэх гэж ингээ гараад ирсэн биз нэр өнөө шүү өнөө юм байна. Нөгөө шатандаа ч юм уу бид нар яг л гоё менежмент хийж зохион байгуулдаг, бааздаг, үзэл санааг нийлүүлдэг, ингэдэг тэр юу процесс л явагдчих юм бол тэгээ гайгүй нэгдэх юм байна. Нэг талаасаа. Яг үнэ тийм байна те. Байдаг тэр нөгөө цус ясанд нь байдаг халуун корно гэсэн хайрлах сэтгэл тийм юмнууд нь бол бүх хүмүүст байгаа л гэж боддгийн штэ. Үнэ яг үнэ тийм шүү. Та хэдэн хүүхэдтэй? Би 2 хүүхэдтэй. Том болцсон уу? Том болцсон. Том хүү маань одоо юу вэ 32 та. Охин маань 29 та. Айстаа гоё залуугаа харагдсан юм шүү. Баярлалаа. Тэгээд таны өмсөн дээл чи яасан ч гоё өнгөтэй юм. Баярлалаа. Одоо тэгээ нөгөө Монгол өв соёлынхаа тухай ярьж байгаа юм чинь Монгол жаахан бас Монгол уур амьсгалаа оруулна шүү дээ. Яг л нөгөө чиний саяны хэлснээр хоорондоо тий харилцаа холбоогоо ингээд улам зохиролдуулах шаардлагатай хэрэгцээ л байна л та. Тэгээд энийг ер нь үүсгэхийн тулд баг манай Монгол өв наран хүрээ маань байгуулах гэж байгаа байхгүй тийм ээ бүгдээрээ ингээд сэтгэлээрээ эвлэлтэн нэгдээ хаана юу болохгүй байна түүрнийгээ өөрсдөө засъя хин нэг хараад ахаа биш ээ өөрсдөөсөө эхлэе гэдэг дээр одоо бидний үйл ажиллагаа явагдчихээн л та тийм. Маш гоё. Би энэ сургууль таны ингээс сурсан сургуультанд бэлтгэж байгаа хүмүүс бол бүгдээрээ л ард талд нь өчнөө олон гэр бүл нь хамаатан садан дахиад 200-300 хүн байгаа тийм ээ. Тэр болгонд хүрэх бас ингээд багшд нар л бэлтгэдэг байгаа юм шүү дээ. Барагшгүй тийм ээ. Яг үнэ тийм. Сургууль цааш нь дамжуулах, өв ухаанаа дэмнүүлэх. Тэгээ бас нэг юм байгаад байх шиг байдгийг. Бид нар тэгээд сая хоёулаа нөгөө нүүдлэж амьдрах, мал аж ахуйгаа өсгөөд хөдөө малчин болоод гарах юм уу өдөрч гэж ярьдаг юм байгаа тий. Энэ хугтгуун дээр та юу гэж боддгийг? Бид нар за яг өнөөдрийн дэлхийн байдал ч гэдэг юм уу хүн төрөлхтний бараг л хөгжлийнхаа нэг юм юу одоо нэг цэгт тулчлаа нэг юм гарц гарахгүй алга болчлаа гэсэн юм яриад байгаа шүү дээ тий зарим ч болохгүй сарлуу нисэн хаашаа нисэн ч гэдэг явах юм бахаа. Тэгээд энэ тал дээр та юу гэж боддгийг? Бид нар одоо эргээд нүүдлийн мал аж ахуй гэдэг ч юм уу нүүдлийн соёлыг хөгжүүлнэ гэхээр хүн л өөрөө тусаж аваад байна л да. За яг өөрөөр тусгаж аавна мэдээж. Амьдралын хэв маяг хэвшил ямар байвал монголчуудад тохиромжтой? Миний хувьд бол зүгээр яг харахгүй л нүүдлийн мал аж ахуй маань биднэрт хэрэгтэй. Ер нь бол хөдөөрөгөө гарсан дээр гэж би хувьдаа тэгж боддог бүр хөдөө гарыг гэж бүх хүмүүсийг урайлаа сууж идэх хүн байхгүй юу. Тийм.
Тэр нь хамаагүй бид нарт эрэлтэй зам ёсоо. Ер нь бол байгалийн замыг хийн чивдэхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний мах цус ясан чиний төрөний хэлснээр байгалийн замаа дагдаг, таньдаг бүр тэр их өв бидний бид тэгээд бид нар тэр бүхнийг тэгээд явж байгаа. Тийм болохоор зэрэг хөдөөдөө гараад юун төлөө энэ сайхан өргөн дэлгэр газар нутагтаа билээ. Тийм болохоор би бол хөдөөнөө хүмүүсээ гарсан дээр гэж боддөө штэ. Нүүдлийн мал аж ахуй маань байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол одоо энэ суурийн эргэжлээс харж штэ. Нэг байгалийн үзэгдэл боллоо, үер ус боллоо. Бүгдээрээ л байшин барилгын нүрэл, сүрэл, унаал хэцүү юм болоод байна ш. Тэгэхэд манай Монгол улс нэг одоо юу гэдэг ингээд тархан суурьж ивэл тийм аюулт өртөөд ах нь бага байхгүй. Зүгээр л наазахын нэг харууханаар бодоход гэдэг шиг. Дээрэс нь энэ мал аж ахуй болвол ялангуяа бас ингээд фермерийн би чинь нэг бас нэг үхрийн ферм тугал нөгөө юу гэдэг одоо юун төлөө Монгол хүн билээ туглыг бол малчна гэд ажиллах гэж үтсэн байдээ. Тэгээд үнэхээр өрөвдсөн. Тэр хідэн малыг бүгдийг ингээд нэг байшин дотор байлгачаал нэг өдөрт 2 цаг гадаа хашин дотор гаргачаал тэгэл баахан идэж тижээлээр л бөмбөгж байгаа байхгүй юу? Хими орц найрлагатай. Тэгээд саяхан би бас уншиж ирсэн шүү Facebook дээр. Манай Монгол улс одоо юу гэдэг мал аж ахуй маань бэлчиж явдаг бэлчээрийн мал аж ахуй. Тэр бэлчээрийн мал маань байгаль ихтлхийгээсээ 20 төрлийн өв сургамал иддэг. Хүний биед хэрэгтэй тэр эрдэс бодис дутагдж байгаа бүх шим дижээлийг бид нар малынхаа махнаас сүүгээс нь авдаг байжээ. Гэтэл одоо сүүлийн үед бас юу яасан байна? Өв сургамал хордсон байна. 5 төрлийн өв сургамалтай болсон юм байна гэдэг нэг тийм илтгэл олж уншсан л та. Тэгэхээр зэрэг миний хувьд бол нүүдлийн мал аж ахуй маань биднэрт ээлтэй гэж хэлэхээр байгаа байхгүй юу? Зөв. Та ер нь бол ирээдүйд хөдөө гарч маллаж амьдрнаа. Тийм би ч одоо Монголд ч л хөдөө гарыг ойрлож идэх хүн байхгүй юу? Зөв. Энэ ингийн тул та яавал дээр гэж бодож байна. Одоо бид нар ингээл шууд очиод хөдөөний малчин айлын хажууд гэрээ бараал амьдрна гэхээр зарим залуучуудын санаанд хүрэхгүй юм л да. Яаж энийг нэг олноороо одоо болно ш. хамтын зүгээр миний зүгээс бол болно штэ гэлчмээр байгаа байхгүй юу? Надаа бол амархан санагч байна. Манай монголчууд чинь тийм нөгөө найрцаг хүмүүс шүү дээ. Тэгээд дээрэс нь буцаага ингээ харахаар зэрэг баг бидний ингээд аав ээж эмээ өвөөгийн танил талууд нутгаас ахаал байж идэг байхгүй юу? Тэрний аавга нагац юун төлөө бид нар дээшээ 9 үеэ мэдээ, доошоо 9 үеэ мэдэх ёстой гэд Монгол энэ ёсонд заагаад идэв гэдэг чи яг энэ байгаад байгаа юм л та. Тэгэнгүүт хөдөө гарлаа. Одоо аавгын тал, өвөөгийн аав, өвөөгийн ээж гэдэг ингээ бид нар чи үргэлжлэн явна шүү дээ, тий? Эмээгийн ээж, эмээгийн өвөө гэд ингээ үргэлжлээд явбал тэр нутаг усанд нь хөдөөд хүмүүс байж л байгаа. Тэгэнгүүтээ би одоо нэг завхан аймагт очиод манай аав завхны гаралтай. Тэгээд завхан төрсөн. Тэгэл би одоо завханд очиод би одоо энэ Эрдэнэцэн очрын Сэтгэв Сүрэн гэж хүний хүүхэд байна. Энэ манай хамаатан садан байна уу гэ бараг захын хүн дээр очиход л за чи хүмүүс нэг тэр сум руу явдаа тий тэр зүг рүү явдаа тэнд нэг танаа өвлжөө байсан шүү. Би сая 22 онд Монголд очичоод аавынхаа нутагт очисон л та анх удаага. Тэгж яхад чинь аав маань нүмерх суманд л төрсөн юмаа гэж нүмерхт очиход л танаа энэ Эрдэнэцэн очрынхын энэ өвлжөө энэ зүгт энэ уулын ингэрт өвлждөг байсан маа гэд өвлжийг нь заагаад өчөж байгаа байхгүй бүр гайхамшиг. Тэгээ бодохоор зэрэг Монгол хүн их орондоо илхэн садныхаа дунд хааж газардахгүй. Тэгээ хин дээр ч яваад очсон. Би нэг Монгол хідэн мал аваад энд амьдэрчмаар байна гэвэл нэрээ бараг цаашаа гих хүн байх юм уу? Мэдхгүй. Би бол одоо бас их өөдрөх сэтгэлтэй хүн. Сэтгэл төрөөсөө бод тийм нэг боломж байхгүй штэ. Яаж тэ гэдэг юм. Үнэхээр байхгүй. Та өмнө нь хөдөө амьдарч байсан уу? Үгүй. Би хотод өсөж төрсөн. Тэгээд аавынхаа нутгийг ч очиж үзег байж байгаа. Сая 22 онд анх удаа очиж үзэж байгаа нь тэр байхгүй юу? Аав маань бурхан болцсон. Тэгэл хаа байсан аав маань ч байхгүй. Тэгсэн ирнэл очиж яхад ингээд тий холбоо сүлбээ тэр байж л байгаа байхгүй юу? Хамгийн аав
гадаа тэнгэрээс таныг хараад чиглүүлж байгаа байхаа гэж бодлоо. Тий. Яг үнэн. Би бас ингэж хэлмэ. Бас яг чи бас л нэг яг эмзэгцийг дарчлаа гэдэг шиг. Би хүмүүсийг тэгэж хэлмээр байдаг байхгүй юу? Заримдаа ингээл та нар ингээл эх орныхоо төлөө Монгол оршихуй хувь заяаны төлөө юм бодож ийн ирээдүй бид нар одоо ирээдүйн ингээл үр хүүхдтэй л сайхан эх орон үлдээмээр газар нутгаа үлдээмээр энэ бидний үүрэгчтэй гэхээр ойлгохгүй харин заримдаа. Үгүй за бид нар тэнгэрт дэвшнэ. Энэ бол хорвоогийн зам, байгалийн зам. Тэнгэрт очиод үг дээдс чинь за миний хүү эх орныхоо төлөө юу ив гэд асуувал чи яах вэ гэж асуумаар санагддаг аахгүй бүр. Заримдаа бүр тэгж бодогддээ штэ нэрээ үг дээдс гэхээр. Тэгэхээр бид нар эх орныхоо төлөө те энэ Монголын хувь заяа оршихуйн төлөө зүгээр суухын аргагүй л байгаа байхгүй юу? Яг үнэ. Энэ бүхэнд оролцохын тулд бид нар мэдлэгтэй байх хэрэгтэй болж байгаа юм тий. Тэгээд энэ мэдлэгийг авъя гэвэл Монгол өв наран хүрээ мөнх байгууллага байна гэх бүр бас хэлчмээр санаа хичээлүүдийг үзсэн хүмүүс хөдөөний хүмүүс зөндөө байдаг. Хөднөөс орж ирдэг, зүүмээр орж ирдэг. Онлайн сургалтаар манайх ч онлайнаар ч явагддаг, танхимаар ч явагддаг тийм хичээлүүд байгаа. Хичээлүүд 10 сарын 1-ээс нэрээ одоо эхэлнэ. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байвал мэдээлэл өгөхийн тулд хоёлаа бас нэг дором утасны дугаар юм тавиад өгөөрөө. Тий. 10 сарын 1-ээс хичээл маань эхэлнэ. Бүх хүнд нээлттэй. Энэ маань одоо Монгол өв наран хүрээ мөнх гишүүдэд үйлчлэх байгууллагын зорилгод орсон байдаг. Монгол өв соёлоо сургаах, сурталчлах. Тэгээд төр ёсны хичээлээ заана, өв соёлоо заана. Ер нь бол соён гэгэрүүлэх гэдэг дээр бид нар чиглэж ин л та. Зөв. Би бас нэг эндээс таны ярианаас гоё юм олж авлаа. Одоо манай ер нь хүмүүс маань дэлхийд даяар л би хинбэ өөрийгөө олох, сэтгэл зүгээ судлах, тархиа судлах, би хинбэ, надад тохирох юм юу юм бэ, миний сүнсний зорилго юу юм бэ гэл яг юмнууд явагдаад байна шүү дээ тий. Яаж шуухан энэ хорвоо ертөнцийн амьдарчихын, яаж шуухан энэ нийгэмтэй зохицож амьдарчихын ингээл ингээд олон сургалтууд ингээд нэг нэгээрээ задарч яваал яриад байна тий. Тэгэхээр магадгүй энэ сургалтанд орж ирснээрээ яг монгол хүн гэж хий юм бэ? Чи өөрөө монгол хүний мөн чанар чи юу юм бэ? Монгол хүн байснараа яах ёстой юм бэ? Энэ төрөө байгуулж улс орнодоо хэрэгтэй хүн байж амьдрахын тулд яах юм бэ гэдэг зүйлийг бас ингээд маш гоё сэтгэл зүйн талаас дээрээс нь сүнсний төвшөнд тодорхой амьдрал тэгээд ахуйн байдал дээр бодит амьдрал дээр магадгүй заагаад өгчих юм байна гэж анзаарлаа мөн үү? Яг зөв. Бүр яста би хинбэ, би хайж бай, би юу их юм бэ гэдэг чинь Монгол хүний тэр нэг багш маань хэлдэг Монгол хүний нөгөө яс цус энэ язгуур үндсэнд нь угаасаа байдгиймаа тэрийг л би зөвхөн сэргээж өгж байгаа гэж хэлдэг аахгүй юу. Та нар шин юм сураад байгаа юм биш. Та нарын мэддэг юм чинь сэргээж байгаа гэж хэлдэг. Тэгээд би бас ингээл 21 оноос хойш олон сургалтуудад би сураад явж исэн л та. Дасгалжуулалт яг тайм ингээд өөрийгөө олохгүй явж байгаа аахгүй юу. Өөрийгөө олох гэдэг нэг өгч одоо баг нилээд 80% нь ярьж байгаа шүү манай монголчуудын. Тэгээд энэ тийм 20-30 сая төгрөгийн сургалтуудад сууж явж ийснэ бас эннийхээ буйнаар сургалт болгоноос хүн юм сурдаг, ухаардаг. Энэний буйнаар баг би энэ төр ёсны хичээл рүү орж ирж байгаа байхгүй юу. Өмнө ингээд шууд бас анх удаага төр ёсны хичээл гэж сонсвол хол санагдана надад. Маш хол санагдана. Гэтэл ингээд нэг өөрийгөө хайгаад яваад юм сурж ийснийхаа буйнаар энэ төр ёсны хичээл рүү орчиж байгаа байхгүй юу. Тэгээд энэ төр ёсны хичээлийг үзээд эхэлсэн чинь нөгөө миний хэдэн саяын төгрөг төлөө сураад исэн юм чи энэ дотор байж байгаа юм чи. Энгийнээр тий. Энгийн юм агуу гэдгийг эндээс би бас энэ л юм яаш гэж харж авч байгаа юм чи. Тийм гоё сургалт шүү нэрээ. Бүх юм байдаг яг чи хинбэ гэдгээс бүр нэр үнэхээр эхэлдэг. Эс бүхний маань ингээд сэргээж өгдөг. Тэндээс төр ёсны хичээл үзээд төрийн хүн болох гэдэг юм биш байхгүй юу? Энд чинь Монгол хүн гэдэг сүнсээ сэрээгээд зорилгоо олоод хамгийн наад зах нь би төрт ёсно би ингээд яг төрийн хүн болоод явна гэм бол гэх юм бол эн чинь бөөр те тусгай шат дараалалтай өшөө илүү сурах юм байгаа шүү дээ. Гэтэл анхан шатандаа бол үнэхээр хүнийг бүр нэг ингээд чиг шугамтай болгоо замын ингээ харуулад гэрэл
одоос нөгөө гэрлийн зааж өгөө та энэ зүгээр тэр гэрэл дээр очно гэж баг заагаад өгч байгаа юм шиг тийм болдгоо л тоо. Зүг. Маш гоё сургалт. Тэгэхээр бүгдээр хүмүн болгонд хэрэгтэй тархиа судалмаар байна уу, сэтгэлээ судалмаар байна уу, Монгол хүмүүсийн мөн чанарыг олмоор байна уу, би хий юм бэ юу н одоо нэг Монгол хүний identity гэж яриад байгаа шүү дээ, тий. Яг үнэ. Онцлог бид нар яг хин гэдгээ мэдэж авах боломжтой юм гоё сургалт эхлэх гэж байгаа юм байна. За баярлалаа, маш гоё танилцуулж яг юу юм бэ гэдгийг дэлгэрэнгүй танилцуулсан танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхэд тэгээд амьдрал ямар байна? Та одоо ирээд хэдэн жил болж байна? Би 2005 оноос хойш гэдэг чинь 20 жил. Тийм биш. Та удаан жил амьдарч байгаа юм байна. Хэлэхэд заримдаа ичмээр юм шиг. Гэхдээ ягаад ичмэр сэтгэл төрөөд идэв гэхээр зэрэг 20 жил би яг энд үнэндээ одоо зөвхөн ажил хийж амьдарсан байхгүй юу? Зөвхөн ажил хийгээл мөнгө олохын төлөө л тий. Тэгээ нөгөө ээж хүн, аав хүн гэдэг чинь үр хүүхдийн төлөө гээл бид нар чинь нэг сайхан тийм тунхаг урдаа тавьчаал би энэ хоёр хүүхдийг хөлийн дөрөнд гарын ганцанд хүргэнэ гэдэг зорилго тавьчаал нүдэ амнаал сэтгцэн байгаа байхгүй юу? Тийм тэгээд сайхан газар ирсэн. Энэ улсад ирснээрээ би яг жинхэнэ хөдөлмөрлөн гэж юу хэлэх юм бэ гэдгийг суралцсан шүү дээ. Тэгэж би өөрийгөө боддгийг. Яг ингээл те ажил гэл хийж ангууд яа би ч их орондоо жаргаж ийсэн юм байна да гэж бодож байгаа юм чинь илүү тийм хүний газар очно гэдэг бол зарим хүнд мэдээж өсөлт бол зарим хүнд зарим талаар өсөлт болно. Зарим хүнд зарим талаар уналт болно. Тэгтээ уналт буцаад хүнд өсөлт болтгол юм байлээ л те. Энийг би тэгтээ жаахан хожим ойлгож байна. Тэгтээ нэг гимшээд ах юм байхгүй яг хүний амьдралын туулах ёстой л туулал баг. Тэгээд юу ядгийг штэ ингээ гадаадд гиснээс би одоо ингээл 20 жил болчоод өнөөдрийн өндөрлгөөс харахаар ингээд хүмүүс те залуучууд маань маш их гадаад руу дөрвж ийн л да дөрвөгч байгаа. Гадагшаа маш их явж байна. Улс орон болохгүй байна гээл гадагшаа яваад байна. Энэний би бол эсрэг байдаг хүн. Зүгээр яг ганц 2 удаадаа ингээд нэг гадагшаа яваад харцгад зүгээр, сурчгад зүгээр. Хамгийн гол нь бидний үед бол энэ одоо байгаа шиг техник, технологи хөгжил, сошиал медиа байгаагүй байхгүй юу? Тийм болохоор бид нар ингээд биеэрээ гарч ирж энэ бүхнийг үзэж байна. Гэтэл одоо залуучууд маань энэ сайхан техник, технологи хөгжсөн бүх мэдээлэл байж хахад ингэж биеэрээ гадагшаа ирэх шаардлагагүй гэж би хараад идэв. Гадагшаа ирлээ л бол хэсэгтээ заавалч үдгээл нэг энэ газар дасан зогцох гэж маш их цагийг өрнө. Хилээ сурах гэж юм болно, дасан зогцсон гэд нилээд бас цаг хугацаа, хайрын цаг хугацаагаа өрнэ гэж би бодоод идэм л та. Тэгээд альва зүйл хоёр талтай. Тэгээ авах гэхийн ухаанаар мэдээж хүмүүс хандах байлгүй дээ тийм ээ. Тэрнийхээ оронд монголчууд маань эх орондоо байгаад хийх юмаа хийгээд нэг жаахан мэдээлэл бол одоо бол үнэндээ мэдээллээр өстой тутгааргүй 90 цаг ирсэн байна. Тийм болохоор Монголдоо байгаад Монголынхаа хөгжлийн төлөө л байгаасаа гэж бодож байна. Өнөөдрийн нэг хитэн төгрөг бол бас биш юм аа. Мөнгө хэрэгтэй юу хэрэгтэй. Тэгтээ тэрийг яг нэг юу гэдэг амьдралын зорилго болгох бол хэрэггүй юм аа л гэж. Зөвштэй. Тэгэхээр амьдралын зорилго юу байх ёстой? Монгол хүний амьдралын зорилго амьдрах утга учир нь юу байх ёстой танихаар? Хүн болгоныхоор л өөр байх. Ингээд бодохоор зэрэг хүн болгоны хувьд нэг үнэт зүйл гэж юм байдаг байхгүй тий. Тэр миний үнэт зүйл өөрчлөгдөж юм байлээ. Одоо нэг хэдэн жилийн өмнө миний үнэт зүйл эх орон гэдэг зүйл 3 дахь тавьчихсан байхгүй. Эхлээд гэр бүл, эрүүл мэнд, боловсрол тэгээд эх орон гэд бүр 5 байжсэн байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр энэ 2025 21 онд тийм байсан чинь 4 жилийн дараа эрүүл мэнд эх орон гэдэг зүйл шууд 1 2 гэж ороод ирчихэж байгаа байхгүй. Би эрүүл ээжээж эх орондоо хувь нэмэр оруулах юм байна. Эх орон гэж байхгүй бол бидний оршихуй байхгүй бол бид нар юу н амьдрах учир утга байгаа мó? Юуны төлөө амьдрах юм гэдэг юм яг үүндээ өнөөдөр миний хувьд бол байна. Тэгэхээр зэрэг хүний амьдрахын утга учир одоо үр хөвгтэй болж штэ. Миний утга учир одоо эх орноо бүрэн бүтэн ирээдүй болсон үр хөвгтдээ үлдээх нь миний зорилго болчиход байна л да өнөөдөр. Тий. Хүн болгоны зорилго бол үүндээ өөр л байгаа байх.
Миний зүгээс бол тэгж харж байна. Зөв зөв. Би их орондоо өртөө хүн гэж харж байна. Би чи Монгол хүн болоод төрсөн штэ. Тэр их орны хөрс шороон дээр би өсөж тоглосон тийм ээ. Тэр хөрс одоо усаар ундаалсан тэр газар өсөж өндийсэн өвөг дээдс тэр их сайхан одоо яа бүр ингэ сэтгэл хөөрхөр үг алга болчихдээ штэ. Би огшоод байна. Огшоод тийш уучлаарай. Тэгэхээр зэрэг тэр сайхан их орныхоо газар шороон дээр таруулцаж өсөж төрж өдий энэ хүн болчоод би их орныхоо төлөө заавалчгүй ямар нэгэн жоохон ч гэсэн юм би хиймээрэн гэдэг бүр ингээд хүсэл намайг зориг үнэхээр ингээд миний галыг асааш намайг өнөөдөр амьд байлгаж байна. Маш гоё. Энэ таны чин сэтгэлээсээ хэлж байгаа энэ сайхан хүн болгоны зүрх сэтгэл төрөх үг гацаагүй сэрэх болно гэж би бодож байна. Монгол их оронгуй болсон хүмүүс зөндөө л байна штэ. Ингээл тий хаа газар цыгаанууд гэ байгаа их оронгуй хүмүүс гэд одоо энэ чих улсад харахад цыгаанууд гэхээр дандаа ингээд нэг гэр оронгуй гудамжны хамгийн дорой буураа ингэж харагдаж байгаа байхгүй өрөвдөлтөй харагдаж байна. Хэрвээ бидний үр хүүхдүүд их оронгуй тэгээд энд тэнд очиод үхтлийн хамгийн хэцүү хүнд ажлыг хийгээд боол болоод амьдраасаа гэж чи хүсэж гин үү? Хүү штэ. Би бол хүсэхгүй байна. Юу яриад байгаа юм бэ те? Тийм болохоор зэрэг арайчтэй өстө үнэхээр их оронтой байх шиг агуу сайхан юм алга байна. Бүр ингээд дэлхийг эрхшээжсэн эзэнт гүрний тэр өвөг дээдсийн үр сад штэ бид үргэлжлэн штэ бид гэхээр зэрэг арайчтай бид нар өнөөдөр ингээд те их орноо хідэн дүүргнөөс арилжаад сууж байгаа хүмүүстэй өөрсдөө мэддэгдээгээд ангаагаа суужамааргүй байгаа аахгүй юу ёо өөр хүрээ чи юмний нөгөө юмыг хөдөлгчлээ гэдэг шиг юм болгоч юм шүү дээ. Яг үнэн те тэгээ яг ингээ юм хөдлөнө. Яалгүй нэг юм цаг нэг үе нэг 10 20 жилийн хугацаанд бид нар гарцаагүй гадагшаа явах шаардлага амьдралаа хөөх ийм нөхцөл юм нь л бүрдчихлээ л дээ.